Сайн байцгаана уу? Skyra-с огт тавтай морил. Тэнгэрээс олсон санаа зурлыг танд хүргэж байна. Өнөөдрийн сэдэв цог бигээ. Энэ уулыг би хавар бичиж авсан юм. Гэхдээ 100 дахин очих болсон шалтгаан нь зураг маань энд манддаг тугтай холбогдох гээд байсан болохоор тэр модод өнгөө сольжгож одоо зургаа эргүүлээд тэгмэгц цог хас гэгээ гэж монголоор уншигдаж байна. Цог надад хамгийн түрүүнд цог хиймэр гэдэг үг санаанд орж байна. Цог хиймэр нь итгэл зориг зөв үйлдэлээс ирчээ авдаг дотоод хөдөлгөгч хүч юм уу да. Дараагийнх нь хас. Монголын бэлэгдэл зүйд нэлээд харагддаг дүрс. Миний ойлгосноор хас нь шалтгаан ба үр дагавраас үүдэн жамын дагуу эргэх хөдөлгөөнийг илэрхийлнэ. Нэг зүйл нөгөөг үүсгэх шалтгаан болно. Шалтгаан нь үр дагаврыг бий болгоно. Тэр үр дагавар нь дараагийн өөрчлөлтийн нөхцөл болно. Ингээд юмс бие биенээ нөхцөлдүүлж, эргэх хөдөлгөөн үргэлжлэнэ. Жам гэдэг нь зохиогчдог зүйл биш. Харин ертөнцийн өөрийнх нь үнэн ба буй чанар бололтой. Монгол ухаанаар их юм мэддэг хүнийг эрдэмтэй хүн, харин жамыг таньж үннийг өөрийн туршлагаар онсон хүнийг номтой хүн гэдэг байсан гэдэг. Тэгэхээр хасыг жамтай, жамыг үнэнтэй, үннийг номтой холбон ойлгож болох юм шиг. Тэгээд гэгээ гэдэг үг нь галыг хүндэтгэн залсан мэт хүний дүртэй нэгдмэл байдлаар төслөгжээ. Үгээр хүний язгуур ба гэрлэг чанарыг сануулгах мэт. Нүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэдэг шиг сэтгэлдээ гэгээтэй, оюундаа номтой, үнэнд хүндлэлтэй, үүртийн цог жавхлантай гэмээр юм уу да. Гэхдээ энэ цог ба гэгээ гэдэг үгс нэлээд ялгамжтай санагдаж байна. Өөрийн гэгээ үнэхээр үзэсгэлэнтэй байдаг. Тэнгэр өнгөөрч юмс айжмаар тодорно. Гэхдээ нарны илж хараахан ээж эхлээгүй байдаг. Харин нар мандахад дулаан мэдрэгдэнэ, мөс хайлна, ус ууршина, амьдрал буцална. Гэгээ ороход юмс харагдаж эхэлдэг бол нар хийхэд илж дулаан ирж амьдралын хөдөлгөөн эрчимждэг. Гэгээ харах боломж өгнө. Харин цог ирч хүч өгнө. Хастай нь холбол харах, таних, үйлдэх. Хүн ямар нэг зүйлийг олж мэдлээ гэд тэр нь туйлын үнэн гэсэн үг биш. Харин бодит байдал, шалтгаан үр дагавар буюу жамтай хэрхэн нийцэж байгаа нь л чухал юм шиг. Одоо зургаа буцаагаад үүлэн өгч чиглэлээр харъя. Ерөнхийдөө бол босоо чиглэл нь хязгааргүй эргжүүлөө. Хэвтэй чиглэл нь хязгааргүй үргэлжлэх тойрог шиг санагдаж байна. Гэгээ гэдэг үг маань гурвалжин буюу галыг залсан хүний дүрдээ шингэжээ. Гурвалжин нь эхлэл, тогтвортой суурь, үнэн сэтгэлийн галзаг, олон талт чанарыг илтгэнэ. Дараагийнх нь хоёр өөр чанарын нэгдлийг илэрхийлсэн дүрс байна. Тэгээд дараа нь заан, хас, шонхор, төгсгөлд нь гэрэлт бамбар байна. Галыг залсан хүн маань энэ удаад нэгдлийнхаа өмнө орж байгаа нь гэрлэх буюу сүнслэг чанараараа байгааг илтгэх мэт. Хүн болж мэдлэхийн тулд уг чанар нь биет оршихуйтай холбогдох цаагийг энэ морин дах шиг хэрнээ голтой холболттой дүрс илэрхийлж байх шиг. Ингээд хүний амьдрал эхэлнэ. Өөрийнхөө тухай, ертөнцийн тухай танин мэдхүн аялалч ус эхэлнэ. Би хинбэ? Миний бодол хүсэл, сонголтын цаана өөрөө бүрэн таньж амжаагүй суурь чанар байдаг болов уу гэх мэт асуултууд эндээс эхэлж болох юм. Заан ба санамж. Заан бол урт настай, маш сайн ой санамжтай амьтан гэгддэг. Бас асар том биетэй. Тиймээс бидний дотор олон давхаргаар хуримтлагдсан асар том мэдээллийн санд төдийгүй энэ насны туршлагаас ч давсан сүнсний санахыг төлөөлж байх шиг. Гэхдээ бид тэр бүхнээ сандаггүй л дээ. Дээр нь бас бага насандаа авсан туршлага, үнэн гэж итгэсэн мэдээллүүд өөрөө ч анзааралгүй дадал болгон суулгасан зүйлс маань өнөөдөр бидний өмнөөс сонголт хийж байгаа эсхийг ч тэр бүр анзаардаггүй. Тэгэхээр
Энэ яг миний сонголт уу? Эсвэл өмнө нь надад суусан ойлголт, хариу үйлдэлээ би өөрийн бодол шийдвэр гэж хүлээж аваад байна уу гэдгээ өөрөөсөө асуух шаардлага гарна. Магадгүй эндээс язгуур чанараа эргэж санах уу, эс санах уу гэдэг аялал эхэлж байж болох юм. Хас буюу жамын хөдөлгөөн, хэвтэй болон босоо дүрслэлт хоёуланд нь хас байна. Тэгэхээр бидний хувьд ухамсарын альж төвшөнд шалтгаан ба үр дагаврын хууль үйлчилсэн хэвээрэл байх бололтой. Өвөлцөн болтгоор хол болж юмс өөрийн жамаар өрнсөөр л байна. Харин бид тэр жамыг хэр анзаарч таних байгаа бол шонхор. Энд цог гэдэг үг маань шонхорын дүртэй шилжжээ. Шонхор нь Монголын бэлэгдэл зүйд өөрийн байр суурьтай маш эрэмгий шувуу. Тэр хэдий жижиг биетэйч ахвал самбаа хурдаараа өөрөөсөө өлөмж том шувуудаас дутхгүй. Зарим тохиолдолд бүр давуу байж чадна. Хүн хэдийгээр материаллык оршихуйд байгаа ч үүгээрээ бүрэн хязгаарлагдмал гэсэн үг биш. Харин өөрийн доторх үйл явцыг тодорхой харж сураагүй л байгаа байж мэднэ. Боддоор харж хүчээ зөв ашиглахын оронд сэтгэл хөдлөлтөө авцаар байвал өөрийн удирдлаггүй мэт амьдрал хөвнө. Шонхорын хувьд тэр энгийн нислэгээрээ олзоо барьж болох л байх. Харин шунган нисхийн тулд өндрөө авах хэрэгтэй болно. Өндрөө авч орон зайг толдоод хүчээ төвлөрүүлэн шунган нисдэг. Энэ л түүний жинхэнэ чанар байх. Бид ч бас өөрийн сонголтоо хийхийн тулд ухамсараа өндөржүүлэх хэрэгтэй. Эс тэгвэл элдв нөлөөнд авсан шийдвэрүүд ар араасаа гарсаар л байх болно. Түр байцдаа эцэс төгсгөлгүй энэ урсгал дотроос толгоогоо түр үндийлгөө бодит байдлыг анзаарах ямар бол? Усны урсгал дотроос биш, эрэг дээрээс урсгалыг харах. Бодолтой шууд л хөдлөгдөх биш. Бодлоо таних нь хэр ялгаатай бол? Ухамсартай нь өндрөө авлаа гэд амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжлэнэ. Гэхдээ урдын гიშгэ тодорхойгүй байдлаас айдаг биш. Харин үнэнтэй нүр тулдаг байх зоригт нь нэмэгдэнэ. Шонхор өндрөө авлаа гэд газар алга болдоггүйтэй адил. Харин түүнд өөрийнхөө хүчийг бүрэн ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн тэр шунгах үедээ талвчаа илүү хумих байдал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл илүү хөдөлгөөн хийдэггүй. Хүнээр бол эгоны үзүүлбэр биш, жинхэнэ хүч, соргог байдлаа чухалчилдаг гэсэн үг л дээ. Ухамсарлахгүй. Үйлдэлээ ухамсарлана гэдэг өөрийгөө ажиглах юм. Яагаад ийм шийдвэр гаргаснаа? Юунд автаад байгаагаа анзаарах. Юу миний сонголтод нөлөөлж байна гэдгийг ажиглах. Ингэж ажиглах үед сонголтын зай үүснэ. Хүн өөрийгөө болон нөхцөл байдлыг тодорхой харах тусам үйлдэлээ хариуцах чадамж нь нэмэгдэнэ. Мөн өөрийн хүч нөөцийг хаашаа зарцуулж байгаагаа ойлгоно. Харин ухамсарлахгүй бол дотор суусан програм, дадал, хамааралтай хөдлөгдөх нь л илүүтэй байх. Сонголтын цаана өөр хүчин зүйлч ажиллаж байж мэднэ. Бусдын хүлээлт, нийгмийн тогтсон ойлголт, өнгөрсөн туршлага, элдв үзэл онол, авталт хамаарал, өөртөө нааж өгсөн шушиг. Эдгээрийг танихгүй бол хүчээ бүрэн ашиглаж чадахгүй хүрч мэднэ. Жишээ нь хүн өөрийн үзэл бодолтой байх нь асуудал биш. Харин тэр үзэлтэй хит автаад түүнээсээ өөр өнцгийг харахаа болж байна уу? Өөрийн үзэл бодлоо өөрөө ажиглаж шалгаж чаддгүй гэж өөрөөсөө асууж болно. Ингээд заан, хас, шонхор гурваа холбоол санах, үннийг таних, үр дүнд хүрэх гэсэн ухамсарын хөдөлгөөн болж байна. Өөрт байхгүй хүчийг хайх биш, өөрт байгаа хүчээ ашиглах. Тэгээд хамгийн төгсгөлд гэрэлт бамбар байна. Өөрийн доторх галзуугийг хасаахыг уриалж буй мэт. Бусад хүн авьяастай боломжтой учраас л юм байна. Харин би тийм биш гэж өөрийгөө хязгаарсан бодол дотор амьдарч байгаа бол тэр бодол таних мөн эсхийг ажиглаарай. Энэ зогсон сэтгэлгээг бүтээл сэтгэлгээгээр солиод үзвэл дотоод хүчтэн сэрж өөрийн хүссэн зүйлээ бүтээн босгож чаднаа. Мөн жамыг санаарай. Өнөөдөр тарьсан өрнөөс маргааш уургац авах гэж ярах биш. Шаардлагатай цаг хугацааг өөртөө өгч байгаарай. Базаад хэлэх юм бол зургийн босоо бүтцэн гол зарчмыг сануулна. Харин хэвтэй бүтэц тэр зарчим амьдрал дээр хэрхэн хэрэгжиж, соригдож байгааг харуулна. Мөн бид өөртөө болон бусдад шударга бусцан гаргасан үедээ
дотроо гэмшил мэдрээд тавгүй байдаг да. Бас нөхцөл байдал хичнээн амаргүй байсан ч гэсэн бид суурьтай байж даваад гарандаа гэсэн итгэл зориг төрдөг дөө. Үннээрээ яваад ялагдсан юм шиг байвч цаанаа ялсан мэт мэдрэмж аваад байдаг да. Өнөөдөр гундуу амьдарч байвч маргааш хүсэндээ хүрч чадна гэдгээ өөрөө мэддэг дээ. Энэ бүхний цаана бидний язгуур чанар л яриад байдаг шиг санагдлаа. Өөрөөр хэлбэл галыг хүндэтгэн залсан хүмэн гэсэн үг л дээ. Бас тэр хязгааргүй тэмдэг шиг дурс маань давталтыг анзаараарай. Юуг үргэлжлүүлэх, юуг зогсоохоо сонгоорой гэж байх шиг. За ингээд надад төрсэн санааг та бүхэнтэй хуваалцлаа. Мэдээж энэ бол миний л харсан өнцөг. Харин танд ямар холбоо, санаа, дүр зураг харагдсан бол сэтгэлдээ хуваалцаарай. Одоо бүгдээрээ мэдрэмж сорих хэсэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн сэдвтэй холбоотой нэг зургийг би нуусан байгаа. Анхаарлаа төвлөрүүлээд хаагаарай. Одоо зургаа харуулъя. Таасан бол баяр хүргэе. Мэдрэх чадвараа улам хөгжүүлээрэй. Тагаагүй байсан ч зүгээрээ анзаарахтай байдлаа хөгжүүлж өөртөө талархаарай. Хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн сэдвээ Тэнгэрээс хайж олтол түр баяртай.